За 98 дахь топикийн бичгийн 51-52 дээр ямар сэдв ирсэн, хэрхэн бичих ёстой байсныг багш нь тайлбарлаж өгье. 자, 그들의 온샷 오질다. 안녕하십니까, 마리아입니다. 이번 유학생 모임에서 먹을 점심 메뉴를 기억, 갑자기 조사를 부탁드려 죄송합니다. 저번에 조사할 때 빠뜨렸습니다. 아래 사이트에서 원하는 메뉴를 고르신 후 이 이메일로 니은 감사하겠습니다. 하겠습니다. За сайн байна уу Мария байна гэж тийм ээ. Энэ удаагийн гадаад одоо суралцагч нарын тийм ээ оюутнуудын цуглаан дээр идэх гэсэн юм тийм. За энэ мань ирээд үзэх шүү дээ. Идэх өдрийн хоолны менюг гэсэн юм. Менюрээ гэсэн юм. Менюг гэхээр шууд одоо ингэ бодоод үзтээ. Толгой дотор шууд ямар үг орж ирэх вэ гэхээр хурд орж ирэх юм бол менюгээ сонгох гэж ярьдаг штэ гэдэг тийм ээ. Шууд хурдаа гэж толгой дотор орж ирнэ. Гэхдээ бид нар хурдаг бичих ёстой юу үгүй юу гэдгээ хойдлохын өгүүлбэрээс бас харна гэсэн үг. 갑자기 조사를 부탁드려 죄송합니다 гэж штэ. 조사 гэдэг чинь судалгаа тийм ээ. Гинэт судалгаа тийм ээ. Одоо судалгаанд оролцоод өгөөч гэж гуйж байгаагаас уучлалт хүсэж байна. Тэгвэл 조사 хийгээд байгаа юм байна штэ тийм. Энэ одоо өдрийн хоолн дээр идэх тийм ээ. Менюний талаар судалгаа гаргаад байгаа юм. Энэ судалгаагаа бүглүүлэх гээд байгаа ч юм уу тийм ээ. Тэгээд гинэт ингэж судалгаа тийм ээ. Хийгээд өгөөч гэж гуйж байгаасаа уучлалт хүсэж байгаа учраас хурдаа гэдэг нь орохгүй байх нь. За тэгвэл 조사하고 있습니다. 조사 중입니다. гэж хэлнэ гэсэн үг. За өдрийн хоолны тийм ээ менюг тийм ээ судалгаа явуулж байна. Менюний судалгааг явуулж байна гэж хэлнэ. За эсвэл менюгээ тодорхойлох гэсэн юм гэдэг тийм ээ 정하다 гэж орж иж болно гэсэн үг. Тэгээд тэгэх гэсэн юм бол 요구합니다. 정하려고 합니다 гэж хэлж болно. Тэгээд за судалгаанд оролцож өгөөч гэж гуйж байгаа тийм ээ. Өмнө нь судалгаа хийхдээ энийг нь яг алдсан гэж гисэн байсан юм байна. Оролцуулаагүй байсан юм. Тэгээд доодох сайтаас хүссэн менюгээ сонгосныхоо дараа гэж юм. За би энийг идмээр байна гэж сонгох нь шүү тийм ээ. Тэнгуудаа энэ имэйл руу гэсэн юм. Яах юм? Нэг нь харах юм бол өгүүлбэр нь дуусаагүй. Бид нар энэ хаалтны хойно цэг байх юм бол тухайн өгүүлбэрийг дуусгах хэрэгтэй тийм ээ. Гэтэл хойно 감사하겠습니다 гэдэг энэ өгүүлбэр дуусч байгаа юм. Тэгвэл бид нар нэгэн дээр бичих зүйл маань цэггүй учраас өгүүлбэрийг дуусгахгүйгээр өгөх юм байна. Имэйл руу яах юм? Үнэдэ гэдэг тийм ээ. За гэхдээ энийг харъя л да. 고르신 후에 гэдэг одоо энэ нэг тухайн хүний хүндлээд хэлсэн байгаа учраас бид нар 보내дан ч гэсэндээ 보내시다 болох ёстой гэсэн үг. Энэ дээр ямар дүрм оруулах вэ? 보내주세요 гэх юм бол өгүүлбэрийн шууд дуусчин тийм ээ. 면 гэж орж ирж болно тийм ээ. 보내주시면 감사하겠습니다. 자, энэ доотлын сайтаас тийм ээ хүссэн менюгээ сонгосныхоо дараа энэ имэйл руу илгээгээд өгөх юм бол талархахаар байна гэж бичнэ гэсэн үг ээ. За нэг маань маш сонирхолтой байсан тийм ээ. Нэг харцгаа. 구름이 하얗게 보이는 이유는 미살라이라는 현상 때문이다. 미살라는 빛이 퍼진 모든 빛이 섞이면서 흰색으로 보이는 현상을 말한다. 구름은 여러 크기의 물방울로 구성되어 있는데 이 물방울이 빛을 기어걸어 또한 이 물방울들이 다른 색깔의 모든 빛을 섞이게 한다. 따라서 구름이 하얗게 보이는 이유는 구름 속의 물방울에서 퍼진 빛들이 모두 니은 гэсэн. 어머. За, 구름 гэдэг маань үүлийг хэлж байгаа. Үүл цагаан харагддаг шалтгаан нь мисалла гэдэг үзэгдлээс болж байгаа юм гэж хэлж байна. И мисалла гэдэг нь болохоор яаж үг гэхлээр 빛이 퍼지고 гэж гэрэл тархаад задраад 퍼진 모든 빛이 гэж юм. За энэ тархсан бүх гэрэл нь 섞이면서 хоёлтонгоо цагаан өнгө болж харагддаг гэж юм. ийм үзэгдлийг хэлж байгаа юм аа. 구름은 үүлнэш тийм ээ 여러 크기의 물방울로 구성되어 있는데 гэж юм. олон хэмжээтэй янз янзын хэмжээний 물방울 одоо усан туслуудаар бүрдсэн байдаг бөгөөд энэ усан туслууд нь 빛을 гэж юм. Гэрлийг яадаг байх вэ? Гэрлийг яах гээд байгаа юм бэ гэсэн чинь энэ дээр гэрэл харахдаг гэх гэдэг шээ тийм ээ. Тэгэнгүүт
Үүлэн дотор байдаг олон ийм хэлбэртэй тийм ээ том жижиг энэ одоо усан туслууд нь яадаг байх нь энэ гэрлийг тараадаг байх нь шүү дээ тийм ээ. Бичиг тэгвэл позида гэдэг нь орох юм. Гэхдээ хардаа позида гэвэл зүгээр тарах болчихно заяа. Энэ гэрэл нь болохоор яагаад байна гэхлээр өртөө дагаа шүү тийм ээ. Тэгвэл бид нар ГХ-да гэдэг дүрм орж болно гэсэн үг. Бусдаар үйлдвэрлэх гэсэн үг. Яаж юм гэхлээр усан тусал нь өөрөө гэрлийг түгээгээд тархаагаад байгаа учраас гэрэл нь бол тэр зүйлд өртөөд байгаа юм. Усан туслал. Тийм учраас позиге ханда гэж хэлж болно. За бичгийн дүрмээрээ позиге ханда гэж дуусна тийм ээ. За тэгэнгүүт мөн гэнгүүт ийм мульбангуудэрэн төрий гэж юм. За энэ нөгөө усан туслууд байгаа ш тийм ээ. Тарын 색깔의 모든 빛을 섞이게 한다 гэж. Өөр өнгийн бүх гэрлнүүдийг холилдуулцдаг гэж юм. 따라서 구름이 하얗게 보이는 이유는 TMS энэ үйл цагаан харагддаг шалтгаан нь 구름 속에 үүлний дуун дотор нь байгаа 물방울에서 усан туслуудаа дээр 퍼진 빛들이 гэж юм. Тархсан гэрлнүүд нь бүгдээрээ яадаг байх нь. Гэрэл нь яагаад байгаа юм? Бүх гэрлнүүд нь хоорондоо холилдоод байгаа шүү тийм ээ. За гэрэл ингээд усан туслаар ойгоод тардаг тийм ээ. Тэгвэл зөндөө олон усан туслууд байгаа учраас яг нарны гэрэл ингээд олон талаас нь тархах нь шүү тийм ээ. Энэ олон өнгийн одоо нөгөө нэг усан туслууд чинь тархсан гэрлүүд чинь бүгдээрээ холилдохоор цагаан өнгөтэй харагддаг болчихж байгаа байхгүй. Тийм учраас 모두 яагаад байгаа юм? 섞이는 거야. 이거 섞인다. ямар дүрм оруулах вэ? Тэгэхээр TMS гэж шүү тийм ээ. Дүгнэж хэлээд байна. TMS үйл цагаан харагддаг шалтгаан нь гэж байгаа учраас тийм зүйлээс болж байгаа юм учраас юм буюу 기때문이다 гэдэг дүрм оруулна. 모두 섞이기 때문이다 гэж. Үүлэн дунд байгаа усан туслууд дээр тархсан гэрлнүүд нь бүгдээрээ холилддог учраас юм буюу 섞이기 때문이다 гэж бичих юм бол болно. Бид нар тэгэхээр гэрэл яг яагаад байгаа вэ гэдгийг харах юм бол энэ дээр гэрэл нь тархдаг тийм ээ. Тэгэнгүүтээ нөгөө бүх тархсан бүх гэрлнүүд нь хоорондоо холилдоод байгаа гэдгээр нь бодож болно гэсэн үг шүү. За тэгэхээр хэрвээ та бүхэн 4 болон 5 дугаар сарын топикт бэлдэж байгаа бол багшийнх нь онлайн сургалт 2 сарын 10-нд эхэлнэ. 2 сарын 10-наас 4 дугаар сарын топик хүртэл хичээл маань бүгдээрээ 5 дугаар сарын топик хүртэл группээрээ хадгалагдах болно. Тийм болохоор багшийнхын хичээлээс сонсох хүсвэл 2 сарын 10-наас өмнө бүртгүүлээрэй. 안녕.